Зайн бүсэд нэгэн хүү бэр эгчийг өдрийн хоол бэлдэж байгааг анзаарав. Тэр өдөр уух өглөөний цай байгаагүй тул хоолны өнөр түүний эцгийг хонхолзуулж өдрийн хоолыг хүсэн хүлээж байлаа. Сургууль дээрээ цагаа байн харсаар хонх дуугарахыг тесэн ядан хүлээж байв. Эцэст нь хонх дуугарахад тэр номоо шүүрч аваад хаалга руу яарангүй. Гэвч багш нь түүнийг зогсоож самбар дээр 5 математикийн бодлого бичсэн байлаа. Энэ бодлогуудыг бод, тэгвэл чи явж бодно гэв. Гэртээ харахад өөрийг нь хүлээж буй хоолны талаар бодсоор маш хурдан бодов. 4 хариулт зөв байлаа гэсэн хэдий ч 5 дахь нь буруу байв. Хүү бодлогоо зассан боловч дахин алдсаар байлаа. Хүү дахиад л өдрийн хоолоо хүлээх хэрэгтэй боллоо. Бэлэн болоогүй учраас биш, харин түүний даалгавар дуусаагүй учраас тэр Есүс эргэж ирнэ гэж амласнаас хойш 2000 гаруй жил өнгөрчээ. Түүний саатаж байгаа шалтгаан нь хурганы оройн зог эсвэл тэнгэрийн орд харшууд бэлэн болоогүй учраас биш, харин түүний бидэнд өгсөн даалгавар дуусаагүй хэвээр байгаатай холбоотой юм а. Хаанчлын энэхүү сайн мэдээ дэлхийд даяар тунхаглагдаж бүх үндэстэнд гэрчлэл болно. Тэгэхэд л төгсгөл ирнэ. Бид бүгд амьдарч байгаа газартаа энэхүү зорилгыг биелэхэд туслахыг уриалж байна. Үүний төлөө танилцуулга тараах, найз нөхөд эсвэл ажлын хамт олноо, Библи судлал эсвэл сайн мэдээний цуврал семинарт урих, эсвэл Библийн цуврал хичээл санал болгож болно. 11 болон амлалтын үргэлгүүдээрээ дамжуулан бид хувь хүнийхээ хүрч чадах газраас хамаагүй илүү тэрч байтугай дэлхийд даяар хүрч үйлчилж чадна. 11 болон амлалтын өргөлөө буцаан өргөхдөө өөрсдийн хүслийн адагт харин Бурхныг нэгдүгээрт тавьцгаая.